иргэд 130 орчим мянган иргэн рүү шилжиж иржээ. За 10 гаруй жилийн хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтын төсвийн 70-80% нь хөдөө тийшээ явж иржээ. Тэгээд одоо хотод юу болж байна вэ гэхээр за сургуулийн өмнөх цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 30-40% цэцэрлэгч явдаг. За жишээлбэл Баянзүрх дүүрэг дээр ихэд ерөнхий улсрлын бүх сургуулиуд 3-4 ээлж хичээлдэг. Нэг партн дээр 3-4 хүүхэд суудаг. Маш хүнд байдалтай байна. За нөгөө талаас бид бүхэн бүгдөө Улаанбаатар хотод оршин сууж байгаа. Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хооронд за ажилд ирэх, ажлаас явах энэ оргил ачааллын үед бол 4 цаг явж байна л да 3 км хөргөө хугацаанд. Тэгээ энэ бол ерөнхийдөө хотын иргэдийн бүтээмжил 25% буурж байна гэсэн ийм тооцоо байдаг юм лээ. Тийм учраас энэ нэг нийслэлийн хөрөнгө оруулалттай холбоотой энэ арга хэмжээг шийдэж өгөөч гэдэг. За маш асар их бас бухимдал Хямрал ийм байдалтай байна. Тэгэд эцэст нийслэлд сууж байгаа иргэд нь энэ 21-р зуунд энэ Баян Монгол улсын үнэхээр бас төрөөс бий болох хэвээр аюулгүй орчинд амьдрах энэ бүх юмд бүрдүүлж чадаагүй ийм байдалтай байгаад байна. Тэгээд ер нь бол төсвийн тодголыг харж байхад төсвийн урсгал зардал гэхэд л 70 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Мөн төсвийн байгууллагууд, төрийн байгууллагууд болгон контортой болж байгаа гэдэг үргэлжлэн зарлууд асар их байгаа. Тийм учраас энэ нийслэл тулгамдсан энэ асуудлыг шийдэхэд нийт төсвийн тодголоор орж ирж байгаа хөрөнгө оруулалтын 10% нийслэлтэй зарцуулъя гэсэн ийм саналыг гаргасан юм аа. Тийм учраас гишүүд энийг шийдэж өгөөч гэж. Яг барь зохицоод ингээд хэлэх гээл ярих гал байх шиг байна. Хамгийн гол нь бол тэрумаар л одоо хөрөнгө оруулагч доллараар хөрөнгө оруулагчд боломж олгож байгаа шүү дээ. Тэдний хийсэн тооцоог хамгаалаад яриад ингээд яваад байгаа. Тийм учраас эрхэм гишүүд энэ дээр тэрийн түвшээд энийг дэмжиж өгөөч. Конофонтоо гар хөрөхгүй байгаач гэж ингэж хүсэх байна. За. За гişүүдээ яах вэ? За Батбаяр. Хууль санаалагчид микрофон өгөх шаардлагагүй шүү дээ. За. Цэвэр. За баярлалаа. Тэгэхээр би өмнө төсвийн тодголын үеэр баяр зогц цаадыг байгаач өгчөөгөө л хүрээд ирээч гэдэг би тэр банкны орны хурал дээр нэлээд хэлсэн л дээ. Өдөр нь яриад байсан тэр өдөр нь алга болчихсон, маргааш нь гараад ирсэн. Маш богино хугацаанд маш өндөр одоо байдалтай байдаг юм байна л да. Тэгээ би яг тэр үед төсвийн банкны орон дээр ярилцъя гэж би танай усууд дээр хэлжсэн танай усууд бүгд байсан. Өнөөдөр биднээс одоо та бид чинь бүгдөө нэг нүгээр машинаар таксаар аваад энэ нийслэл Улаанбаатар хотын чинь иргэд яаж зовж байгааг бид нэг харахгүй шүү дээ. Би өгнө нодлон баяр зах сайдыг нэлээд дагуулж яваад гэр хороолоор ямар зовлонтой байдгийг өгнө өөрийнхөө нүдээр харуулсан гэж бодсон чинь дахиад одоо энэ жил байдгүй. Би тэр юунаас нь хасах гэдэг юм бэ гэдэг асуудал дээр би бас зарим нэг юм хэлчихмээр байх юм. Хэрвээ мөнгө яатаагүй би тэр яагаад тэр орлого нэмэгдүүлэх боломж байна уу гэдээ би баяр зах сайдаас асуусан шүү дээ. Би бас танаа нөө гайлын газар бос тусуудтай чинь би бас уулзсан юм аа. Зарим нэг усуудтай. Тэгэхэд ямар ч байсан Улаанбаатар хотын энэ 60 тэрбум төгрөгийг гаргаад энэ жилийн эцэхэд бол гаргаад өгчих боломж төгсөл байгаамаа. Энэ дээр Улаанбаатар хотын автобусыг авъя гэж байгаамаа. Одоо өнөөдөр бүгд л одоо яаж гадаа өвдөө үүдэн зогсож байгаа та бүхэд бид бүгдөө л харж байгаа. Автобусын согоогоо ч гэсэн хажуу талаар машинаар яваад харж байгаа. Нөгөө талаасаа Улаанбаатар хотын хог гэж нэг амар том юм байна. Одоо зөөх машин алгагүй шүү дээ. Сүүлийн одоо 5 жил дээр 2007 онд нэг машины асуудал яригдсан нэг хороонд одоо дээрээс нь Монгол улсын нийслэл байж одоо тийм ээ гараа цэвэрлэгчээр шүүрдүүлдэг нийслэлийн төв талбай, нийслэлийн гудамж талбай гэдэг дэлхийн аль ч улсаар талга байна шүү. Манайхаас шүү. Бүгд машин цэцсэн, тэрэг нэгшсэн. Тэгэхээр энэ бүх зүйлүүдээр чинь энэ асуудыг шийдээд өгч ёо гэдэг асуудлыг бид яриад байгаа юм л да. Тэгээд нийслэлийн одоо сонгогдсон 20 төлөөлөгч бид албан ёсоор бол их хуралд албан ёсоор засгийн газарт албан ёсоор одоо төсвийн байнгын оронд өгсөн л да саналаа.
Тийм учраас манай одоо гişүүд маань гэсэн одоо нийслэл одоо бүгдөө нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа ш таад. Тэр нийслэл амьдарч байгаагийн хувьд бол тэрний төлөө бас таад өөрсдийнхөө нэг дуу хоолойг нэг удаа гаргаад өгчөөч. 300 сая төгрөг одоо бонд гаргаад дандаа хөдөө орон нутгийн явж байна. Улаанбаатар хотод тусч байгаа юм байна уу? Бид бүгд Улаанбаатар хотод л амьдарч байгаа. Бүгд энэ ч хөдөөний паспорттой иргэн улсын хурал дээр байхгүй шүү. Тийм л учраас би энийг хэлээд байгаа. Тэгээд манай гişүүд маань одоо ахаач дэмжиж тусч өгөөч гэдгийг л одоо гिचээнгүүлэн хүсмээр байна. За одоо бодё.